бүгдээ хамтдаа зайсан толгой гарцгаая. Зайсан толгой нь 1969-с 1971 онд баригдаж байжээ. Энд харагдж байгаа танктай өшөө бол халах голын дайн болон дэлхийн 2 дугаар дайнд өргөн ашиглаж байсан дунд оврын танк юм. Харин энэ бол Монголын болон зөвлөлтийн дайнд зориулсан дурсгал. Зайсан руу өгсөх энэ ур чадвал зүгээр л нэг зам биш. Архитектурын шийдэл нь түүх рүү өгсөж буй гэсэн бэлэгдлийг илэрхийлдэг байна. Харин оргил дээрх дугуй хэлбэрийн панно бол зайсангийн гол зүрх юм. 360 градусын зураглалд Монгол болон зөвлөлтийн цэргүүд мөн мөр зэрэгцэн тулдаж, буй дүрслэл мөн Берлинд туг мандалсан мөч инх тайвныг бэлэгдсэн эмч, ажилчин, их хүүхдийн дөрүүд багтдаг байна. Хөшөөний төвд байрлах дурсгалын нэртэй чулуун энэхүү зохицлбарын үндсэн утга баатарлаг дайждад хүндэтгэл гэсэн илэрхийлэл. Гадна талаас нь харуул хийц нь маш нарийн. Өнөөдөр зайсан толгой зөвхөн түүхийн дурсгал газар биш, нийслэлийн хамгийн үзэсгэлэнтэй амралтын орон зай болсон. Энд ирэх хүн бүр хотын өнөөгийн өнгө төрөх, өнгөрсөн үеийн баатарлаг түүхтэй нэгэн зэрэг учирдаг юм. Тиймээс зайсан бол Улаанбаатарын зайлшгүй очих ёстой